Нийслэлийн хан улдүргийн 13 дугаар хороо буюу шуун фабрик биокомбинатын сурчлалын бүсэд сүүлийн 4 жил орчим хугацаанд компаниуд элс, хайрга, дайрга олборлоснаас болж нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Элс, хайрга олборлсон карьерийн нөхрөө хүүхэд унаж нас барсан харамсалтай тохиолдолч гарчээ. Би ам бол одоо 4 үл байна. 5 үл байснаас нэг хүүг алдсан. 7 сарын 29-нд манай нэг сайхан хүү байсан. Энэ бүхкийн гол гэж сайхан алдартай гол урагсч байхдаа ийш коошод авч яг голын юун дээр ингэж хөндлөн нух ухаад тэгээ өөрснөө сэлж өгнө орж өгнө гэж очиж хүүхэд дагаж хамт орж сэлж байгаа. Тэгээд хамт ороо сэлье гэж бол алдсан юм л дээ. Хаан улдургийн нэг цагтаа ихч байсан би бас нэр нь орж ирэхгүй байна. За яг хуу одоо ийм болсон юм чинь би одоо бас овлын юу гэж юм тий би танд бас нэг төлбөр юуг гаргаж өгнө гэсэн. Надад нэг сая төгрөг гаргаж өгсөн л дөө. Би сая төгрөгийн дээр бүхнийхээ юм зарцуулаад дуусгасан. Нийтдээ хаан улдүргийн 13 дугаар орооны нэг далаад өрөх мал аж ахуй жижиг ногооны аж ахуй эрхэлдэг. Одоо сүүлийн үед ногооны аж ахуй эрхлэх маш их хүндрэлтэй болж байна. Өөрөлд ягаад гэвэл усны асуудлаас болж. Тэгээ энэ байгаль орчин энэ цөлжилттэй холбогдуулаад энэ шороо гэж өгчтэй суужраа. Өөрөөр л одоо ингээд 50-аас 70 тонны том машин явуулаад энэ байгаль орчин хажуугаар нь замын чимнэрээс шавдаг. Одоо 2 жилийн өмнө төр мөнгө гаргаад энэ шуун фабрик Улаанбаатар хоттой холбосон маш сайхан зам тавьсан. Одоо эвдэр эхэлж яаж. Энэ дэр бид нь бол үнэхээр энэ шуун фабрик 13 дугаар оны иргэд бол амьдрахад хүнд үуч. Улаанбаатар хотоос пуул гол нь бол бохироор урсж байна. Агаар нь бол ингээ чороогоор амсгаж байна. Хөрсний усан доошод чад амьдрах нөхцөлгүй ингээд болж байна. Ус руугаа болохдоор идэх чинь энэ бүний энэ усан нөхрөөгөө Улаанбаатар хотын барилгын хог атарч идэв. Тэр нь бүний ус руугаа ороод одоо бүний ус бол болигортой нэг хачин тийм сааралцсан юм гарч ирдэг. Тэгээд ундраган доошлцсон. Энэ шуун фабрикийн зарим 20 хэдэн метртэй бүний хөдгүүд бол байхгүй болсон шүү дээ. Тийм учраас би нэг 5-аас 10 жилийн дараа 10 жил ч хүрэхгүй дээ. 5-аас нэг 6-7 жилийн дараа шуун фабрик бол тэрээр усгүй болно. Яг л энэ карьер чинь 40 м 41 м хугацаа баг шүү зарим нь. Тийм учраас энд бол ундны ус байхгүй болно. Тэгэхээр энэ туул тусахыг яах юм баг юм бүү. Маш олон хүн өвчтэй болсон. Одоо манай гэр бүл тэр чигээр харшлын өвчтэй. Ерөөсөө энд одоо энэ харагдаж байна дөө. Энэ айлууд ингээд зэрэгтэй амьдарч байгаа. Яг хажууд нь байгаас шууны аж ахуй дампуураад явсан. Гахаан аж ахуй дампуураад явсан. Ягаад гэвэл энэ дууд чивэнд нөгөөд ашиг үр жимээ өгөхгүй. Энэ хавийн айлд тарьсан ногоо ургахгүй. Ус бол одоо яг энд 20 хэдэн удаг байдаг. 22 удаг байдаг. Тэрний бол одоогийн байдлаар яг 3 таг ширхчихсэн. Ингээ усны гүнд нөлөөлөд иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл маш их. Эрхэн зөрчигдсөн иргэд энэ хугацаанд эвлэлд нэгдэж, дотоодын болон гадаадын байгууллагуудын тусламжтайгаар төрийн бас байгууллага байгуулан амьдрах орчноо хамгаалж үлдэхээр хуулийн хүрээнд тэмцэж байна. Бид нар 14 оноос хойш энэ хайрга, дайрга олборж байгаа компаниудын тоосчлт, тээвэрлэлт, дуу чимээнд бол үнэхээр сүүлдээ амьдрахад аргагүй нөхцөл байдлыг хүндэрчсэн учраас бүгдээрээ нийлж ярилцаад эднүүдийг одоо ерөөсөө энэ суурьшлийн бүсэд олборлох ёстой юу тийм ээ? Энэ тээвэрлэлтийг ингэж одоо шороо усгаад хаагур хамаагүй ингэж айлуудын дундуур хашаа машаа дайраад явсан тохиолдлууд байна. Тийм учраас энэ тухай асуудал тавиад иргэд өөрсдөө ингэж явдаг байсан. Тэгээ ерөөсөө үр дүн төрөхгүй байсан учраас шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин гэдэг төрийн бас байгууллагыг байгуулсан. 15 онд байгуулсан. Шуун фабрик 13 дугаар олон нийтийн 3 байгууллага байдаг. Бид бол 3 байгууллага энэ карьерийн энэ бохирдлын асуудалтай бол сүүлийн 4 жил бол идэвхтэй тэмцэж байна. Тэгээд төр засаг одоо зохих байгууллагуудад нь мэдэгдэл, санал, гомдол бүх юм өгөөд ирсэн. 15 онд бол энэ эдний хайрга, дайрга тээвэрлэхдээ айлуудын дундуур явдаг, хаа хамаагүй явдаг тээвэрлэлтийг бол ерөнхийдөө зохион байгуулалтанд оруулаад нэг зам болгоод тэрийг 16 онд бид нэр бүр хааж 45 хоног иргэд хааж зогсож байгаад бетон болсон. Бид нар одоо энэ 13 дугаар хорооны суурьшлийн бүс дотор хайрга олборлож байгаа Боржинны тал компани юун дээр газар дээр ирээд байж байна. Энэ компани дээр бол
бид нэр усны мониторинг хийсэн. Яагаад тэгэхээр эднийх бол одоо 4 худагтай. Тэгээд ерөөсөө ямар ч усны төлбөр төлдөггүй хайргыг бол тогтмол угаадаг. Тэгээд айлуудад бол маш их дууч байна лөө. Ерөөсөө мал бэлчих газар энэ хавийн айлуудын мал бүгд эдний энэ ус руу ордог. Тэгээд ерөөсөө бэлчих газар байхгүй. Маш олон нохоо бичсэн учраас ирж мал авах нөхцөл байдгүй. Дээрээс нь эдгээр яасан бэ гэхдээ эдгээр маш их хууль зөрчиж байгаа бид нар баримтаар нотолж байгаа. Одоо энэ харагдаж байгаа энэ улаан байшинтай энэ хүлэмжтэй энэ бол хамгийн анх айлын ахуй хэрэгцээний гахаан зориулалтаар авсан газар. Тэр хүмүүс нь ингээд амьдрах аргагүй учраас өөр хүн зараад нүнгүүт тэр хүнээс нь эдгээр худалдаж аваад одоо карьерийн зориулалтаар ухацсан ингээд. Ингээд мэргэжлийн эмнэлгийн байгууллага байгаль орчны бүх хүмүүсийг авчирд үзүүлэхэд энийг бол бүгдээр бүлээн зөвчөрдөн мөртлөө арга хэмжээ авдаг. Иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлахыг хүсэж шатны байгууллагад ханджээ. Гэвч шийдвэртэй хариу авчиж чадахгүй байсаар байна. Гэсэн ч амьдрах орчноо авч үлдэхийн тулд нэгдэн нийлж хуулийн хүрээнд бүх талын арга хэмжээ авахаа ярьж байна. Байгаль орчны сайдыг хүртэлд авчиж үзүүлсэн. Улсын хурлаас манай эндээс сонгогдсон ням дөрж гишүүн, эндээс нийслэлд төлөөлөгчөөр юу сонгогдсон алдарч авахны бүгдийг авчиж газар дээр нь үзүүлэхэд бүгд энийг бол хүлээн зөвшөөрч энэ бол энд үйл ажиллагаа явуулж болохгүй газар гэж хэлчихэд ямар ч тодорхой бодит арга хэмжээ авч өгдөг. Энэ жил бидний тавьсан зорилго бол энэ компанийг хаалгана. Яагаад суурьшлын өсөд ингээд хууль бус үйл ажиллагаа явуулдаг? Төр засгийн яагаад энэ арга хэмжээ авч өгдөг? Тэгвэл иргэд өөрсдөө босч тийм ээ. Бид нар яагаад тэгвэл төрийнхний тавиулж чадаагүй замыг тавиулсан. Одоо энийг бүр зогсоох тийм боломжтой гэж үзэж байна.